Сайн цааны үзэгчтэй шөөмийн нэвтрүүлэг өнөөдөр нөхөрлийн талаар ярилцах гэж байна. Та хэр сайн найзтай вэ гэхээс өмнө та өөрөө хэр сайн найз вэ? Үзэгч залуучуудын маань хувьд нөхөрлийн үнц нь хаана байдаг юм бол? Яг энэ асуултанд үзэгч залуучууд маань хэрхэн хариулах бол? Бүгдээрээ одоо open mic-ээрээ тэднийхээ хариултыг сонсцгоо. Биенийхээ хэрэгтэй үед нь бидээ туслаад хин гээд бодлоо тэр л нөхөрлөх. Нэг эв санаа нээлсэн тийм хүмүүс одоо хамтдаа л санаа нээлж одоо тэр хийх гэж байгаа юм аа тэгж бүтээж байгаа гэж хэлж байгаа юм болов. Нөхөрлөл гэж итгэлзэл юм болоо да. Нөхөрлөл гэдэг нь найзуудын харилцаа юм уу? Надад найзлаар дадан цуглаанд явдаг найзууд л шүү дээ. Ер нь сайн найзтай шүү. Найзууд аагаа зөндөө олон найз байгаа. Итгэл даасан тийм цөөхөн найзтай тийм л хүн. Ер нь сайн найз байхыг л боддөө шүү дээ. Тий, айлалах тэгээд Сайн найз байхын тулд та юу хийдэг вэ? за яг юу хэрэгтэй үед нь л ер нь тэг туслая л гэж боддог тий. Би бас сайн найз байдаг. Тийм хүний Өөрийгөө нууцыг хадгалан найзтай үнэнч байдаг. Мэдгүй одоо хүний хувьд ямар хөө гэдгээ сайн мэдгүй л сайн л ах гэж бод. Мэдхгүй ямар ч сайн найз л гэж боддог шүү дээ өөрийгөө. сайн найз гэж боддог. Ямар шалтгаанаар өөрийгөө сайн найз гэж бодож байна? Мэдхгүй ямар ч сан эвтэй тэгээд найзуудтайгаа сайн ойлгохдаг гэж боддог шүү дээ өөрийгөө. Миний бодлоор бол ер нь биедээ дэмжихтэй л байдаг баха. Нэгэндээ итгэл. Тэгвэл таны хувьд нөхөрлийн үнц нь хаана байдаг вэ? Одоо ер нь ингээд нэг жаргалтай юм болж байгаа үе, зовлонтой юм болж байгаа үе тэр үед л одоо тэрнийг хуваалцаал тэр үед л цуг байх их. Нөхөрлийн үнц нь итгэлзэл дээр ер нь биеиндээ итгэлзэл дээр л нөхөрлөл үүсдэг болов уу гэж бодож байгаа шүү дээ. Үзэгч залуучууд маань ерөнхийдөө нэг иймэрхүү бодолтой байна. Одоо бүгдээрээ зөв үнцэг рүү орцгоё. Өнөөдөр бид нөхөрлийн талаар илүү их зүйлийг ярилцах болно. Хамгийн гол нь яг нөхөрлийн тухай ярихдаа бид нэр ямар нөхөрлөл илүү одоо сайн муу үр нөлөөтэй вэ? Тэ нөхөрлөө бид нэр хэрхэн яаж хадгалах вэ, хамгаалах вэ, яаж зөв үр нөлөөтэй нөхөрлөх вэ гэдгээ үр нөлөөг нь бид нэр бас ярил их зүгээр ах гэж бодож байна л доо. Тэгэхээр бүгд л найзтай байгаа та нар тий ямар нэг хэмжээгээр. За тэгтээ миний бас энэ нөхөрлөл гэдгээр ярих гэж байгаа илүү их ярих гэж бодож байгаа зүйл бол та нарын нөхөрлөл найз нөхдийн харилцаа чинь та нарт сайн одоо нөлөө үзүүлж гин үү? Та бас өөрөө хин нэгний найз байхдаа түүндээ сайн нөлөө үзүүлж гин үү гэдгийг айгүй сайн бид нэр бодох хэрэгтэй. Библиэлд муу нөхөрлөл сайн зуршлуудыг эвдэлт юм а гэж хэлсэн байд. Тэгэхээр та нарын найз нөхөрлөл та нарт байгаа сайн зан чанарыг чинь зуршлыг чинь нураагаад байна уу? Багтаа мэдээж найзуудтай байсан. Ялангуяа миний хамгийн гол дотны зүрх сэтгэлээ ингэж өгч нэгдсэн найзууд бол яг миний ангийн хүүхдүүд байсан л та. Ангийн хүүхдүүдтэйгээ би их дотн байсан тодорхой хэсэг хүмүүстэй. Тэгээд одоо ингээ харах юм бол бидний тэр нөхөрлөл бол бие биендээ айгүй муу нөлөө үзүүлж ирсэн. Тэгээ ер нь би тэгдэм үү бусад хүүхдүүд адилхан уу? Ер нь муу одоо үлгэр дуурайлтаа нэгэндээ айгүй их татагддаг. Энэ эдэр насны дур хүслүүдээс зүхтаа гэж Библиэлд байдгийг. Эдэр насны дур хүсэл гэдэг чинь яг л одоо та нарын энэ эгзэгтэй энэ онцгой энэ шилжилтийн цаг үед энд яг энэ цаг үед бол онцгой тийм уруу татлаа хөнгөн хийсвэр зан юмд орчих гол юмд уруу татагчих гад гэртээ тогтож ятаал ингээл тий. Ингээд нэг ийм зугаа цэнгэлд дурлах гад идэг юм уруу татагдахын нас энэ үед л одоо та нарын оюун ухаан бодол санаагаараа одоо эрүүл ухаанаар өөрсдийнхөө энэ янз бүрийн уруу татагдж байгаа зүйлсүүдийг ингэж захирч эрүүл ухаанаараа шийдэх юм цаг үе байгаа юм л да. Энэ үедээ зөв шийдвэл та нар айгүй сайн одоо цаг үе рүү орно гэсэн үг. Энэ үед л буруу алдаа гаргах юм бол бас муу өр нөлөөтэй амьдралдаа маш их хор уршиг тарьсан
үйлдэл рүү орно гэсэн үг. Тэгэхээр одоо ингэж шүү дээ. Найзууд нэг нэгнээсээ зөвлөгөө авдаг. Тэгээд нөгөө зөвлөгөө одоо жишээлбэл надад нэг асуудал тулгараад би найзаасаа зөвлөгөө авахад миний найз адилхан л надтай адилхан юм чинь надад ямархуу зөвлөгөөг нь ойлгомжтой. Гэтэл олон залуучууд бас тэрийг нэгдүгээрт ойлгодгүй. Тэгээд дээрэс нь өөр зөвлөгөө авчихаар хүн байдгүй тий. Яг энэний тал дээр та ер нь яг яах ёстой. Тэгээд үнэхээр тэр найзаас асуугаад надтай адилхан л хүн тий миний харж байгааг арай л өөр үнцгээс харчих واخ. Эсвэл би өөр хинээс асуух ёстой яах. Тийм ер нь бол онцлог тийм шүү дээ. Нөгөө залуучуудын онцлог. Өөрт нь таалагдсан юмыг ярьсан нэгнээ сонсдог. Тийм ээ. Тэгтэл яг үнэн зөв яриад байгаа хүнээ тий сонсгоосоо илүү өөрийнх нь чихийг гжигдсэн гоё юм ярьж явал тэгэл тэрүүнд их дуртай байдаг. Магтаалд тий бас их дуртай байдаг. Янз бүрийн үнэн үг, зэмлэл ийм зүйлд бол дурдгүй байдаг. Гэтэ яг бодох хэрэгтэй. Зүгээр яг үнэн үгийг сонсох болно гэсэн тийм шийдвэртэй байх хэрэгтэй. Хэрвээ надад үннийг хэлж байгаа бол би хэнийг ч сонсох болно. Тэ үнэн үгийг хэлчих тэр зөвлөгөө заавар авчих хүмүүс юу байна. Тийм учраас нөгөө би түрүү хэлээд байгаа байхгүй тий. Зөвхөн ингээд өөрсдийнхээ нөгөө юу гэдэг юм энэ бүх харилцаа бол асар том зүйл байгаа шүү дээ. Бидний эцэг их байна, ах эгчнэр байна, дүүнэр байна, найз нөхөд байна. За сургууль соёл багш нартайгаа харилцаа, тий өвөө эмээтэй бидний амьдралын харилцааны талбар бол асар өргөн уудан байхгүй. Тэгэхээр зөвхөн залуучууд найз нөхөдтэйгөө ингээл тэндээсээ зөвлөгөө авдаг бол мэдээж тэд нар чи амьдралын талаар та нарын аав ээжээс илүү одоо алсыг харсан тэм чадвар байхгүй шүү дээ. Яг л амьдралын туршлага байгаа юм чинь. Тэгэхээр залуучууд бол эцэг эхээ бас сонсох тийм одоо шийдвэртэй байх хэрэгтэй. Эцэг эхээс асуу, эцэг эхтэйгээ зөвлөе гэсэн бас багш нараасаа асуу. Тэгтээ мэдээж маш зөв бодолтой хүмүүстэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Бидний дунд байгаа бурханлаг хүмүүсээс. Харин та нар бол Христ итгэдэг хүмүүс учраас сүм чуулганд байгаа пастортайгаа их ойрхон байх хэрэгтэй. Христэд итгэгчнэр пастортайгаа очиж асуудаг, ахлагч нартаасаа асуудаг, эсийн бүлгийн удирдагчраасаа асуудаг, чуулганд байгаа бурханлаг хүмүүсээс очиж бас асуу зөвлөгөө авах нь маш их чухал. Бас чуулганд явж байгаа бурханлаг найз нөхөд гэж байгаа. Сүм чуулганд явдаг. Чамаас олон жил итгэж гисэн яг энэ Библийн үг сургаалыг мэддэг, энэ үгээр амьдрдаг тийм зөв үлгэр дуурайлтаа тийм өөрийнхөө үеийн хүүхдүүдтэйгээ бас зөвлөж болно. Тэгээд их хүмүүсийн хувьд одоо зүгээр нэг таньдаг хүн ч юм уу эсвэл удаан хамт байсан хүн ч юм уу найз, миний найз гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ жинхэнэ найз гэж яг ямар хүн бэ? Би ямар хүнийг өөрийнхөө жинхэнэ найзыг гэж бодох хэрэгтэй. Яг гоё асуулт тий. Ер нь бол хүмүүс найз гэж явдаг тий. Тэгэхээр яг үнэхээр жинхэнэ найз нөхөр гэж өөр зүйл тий. Библиэс харах юм бол яг найз нөхрийн шинж чанарыг ингэж хэлсэн байдаг. Жинхэнэ одоо анд нөхөр бол ямар ч үед бие бинийгээ хайрладаг юм а гэж хэлсэн байдаг. Ямар ч үед. Тэгэхээр чамайг сайн байхад найз нөхөд олон байна. Миний найз гэж хэлэх хүмүүс зөндөө байна. Мөнгөтэй байхад, сайн байхад, од болж явхад тий миний найз гэл. Харин чамайг ядарч зүдрэх үед, ядуу хоосон болох үед тий энэ үед чамайг найзаа гэж сайн байхад найзаа гэжсэн хүмүүсийн хідэн чамайг үргэлжлүүлэн найзаа гэж хэлэх болоо тий. Чам дээр ирэх болоо, чамд туслах болоо, чамайг сонсох болоо. Жинхэнэ найз мөн гэдэг нь зов зүдрэх үед нөхрийн чанар танигддаг гэж монголчууд хэлдэг байхгүй. Тэгэхээр зов зүдрэх үед чинь нөхрөлийн бас утга учир үн цэн нь юу вэ? Жишээлбэл би бол үнэхээр муу найз байсан, бас би муу найзуудтай байсан. Гэхдээ муу хүмүүс биш байсан л да мэдээж үнэхээр хүн л юм чинь сайн тал зөндөө байгаа. Гол нь бид нар нөгөө нөхрөлийн утга учир үн цэнийг энэ гоё бие бинийгээ гэсэн тэр гоё сэтгэлээ бие бинийгээ гэсэн тэр хайраа их буруу зүйлд ашигласан. Зөөр зугаа цэнгэл арх тий. Тэгэл ийм хөнгөн хийсвэр зүйлд бид нэр нөхөрсөн л дөө. Муу хамаатнаас сайн найзан дээр гэдэг үг байдаг шүү дээ. Яг энэ үг дээр юу таны бодол ямар хөө байдгийг үнэхээр сайн найзтайгаа байжсэн тэр үэсвэл тийм билгүй хаа Библи дээр байдаг өгүүлдэ нөгөө хол байгаа ах дүүсээс ойр байгаа анд нөхөр дээрээ гэсэн тиймэрхүү утгатай үг байдیں۔ Анд нөхөр гэдгийн өөрийнх нь утга учир зорилго тийм л дээ. Анд нөхөр ямар ч үед бие бинийгээ хайрладаг. Анд нөхрийнхөө төлөө амиа өгөхөөс илүү тийм агуу хайр байдгүй маа гэж.
анд нөхөр тэгвэл биеийнхаа төлөө. Тэгэхээр энэ үгнээс харах юм бол анд нөхөр гэдэг бол сайн найз гэдэг бол ямар ч үед биеийнхаа төлөө зогсдог тийм хүмүүс байгаа. Зүгээр нэг яг найзаа гэж зүгээр үгээр нь ярих юм бол зүгээр нэг найз биш. Илүү дотн ямар ч үед биеийнхээ хайрладаг, зовлонтой, жаргалтай, ядуу хоосон нэр алдартай мандаж байх ямар ч үед зангаа хувирдгоо биеиндээ тий ямар ч үед дотн байдаг. Ийм зүйл бол энэ бол найзаас илүү тий энэ бол анд нөхөр гэж эрт дээр үед бол нөхөр гэж хэлдэг байсан л да анд нөхөр гэж. Тэгэхээр нөхөрлийн утга учир зорилго бол ерөнхийдөө өөрийнхөө хүнд хэцүү зовлон жаргалаа хуваалцах ямар нэгэн зүйл амьдралынхаа чухал шийдвэр гаргахдаа найз нөхөртөөгөө одоо хуваалцдаг тий амьдралынхаа хинт ч ярдггүй тэр нууц алдаа оноогоо хуваалцаж хамтдаа нөгөөх нь туслаж сонсож бие бинийгээ ойлгож ингэж босгон байгуулж бие бинийгээ урамшуулж бие бинийгээ зоригжуулж бие бинийгээ дэмжиж те унах үед нь түшиж босгоод ингээд энэ амьдралдаа хамт туулдаг ийм хүмүүсийг л өөрөөр хэлбэл анд нөхөр найз гэж хэлээд байгаа. Индонезийн Эдилио пастор ирээд ярьж байсан. Нөхрөл гэдэг үг Индонез хувилбарт нь би их дуртай гэж Эдилио хэлсэн байхгүй. Тэгэд яасан гэсэн чинь Индонез үгэнд нөхөрлөл гэдэг үг нь ямар утгатай байдаг вэ гэхээр Индонез одоо үгээр нөхөрлөл гэдэг үг нь бөөсөө түлцэх гэдэг утгатай үг юм байл л дээ. Тий. Тэгэд Эдилио юу гэж байгаа гэхээр би энэ утганд дуртай. Яг гэвэл нөгөө юу гэдэг бөөстэй хүмүүс яадаг вэ гэхээр биеүн дээр очиод мэдээж хүн өөрийнхөө бөөсийг те алж чадахгүй харж чадахгүй те тийм учраас хэн нэгний тусламж хэрэгтэй болдог. Тэгээд нөгөө өөрөөр хэлбэл хэн нэгэн дээр очиод хоёул нөхөрлөх үү гэдэг. Өөрөөр хэлбэл бөөсөө төлцөх үү гэсэн үг. Хоёул бөөсөө төлцөх үү. Тэгээд нөгөө жинхэнэ нөхөр бол те ямар пипа ямар муухай юм бэ? Энэний бөөсийг яаж алах юм те ингээд цээрлэхгүй харин нөхрөлөл бол тэгээд нэг нэгнээсээ цээрлэхгүйгээр тэр бөөсийг нь алдцаж өгдөг. Тэгээд за одоо чи минийхийг ингэж бие биенийхээ бөөснөөс нь цэвэрлшүүлдэг шиг нөхөрлөл бол те яг л бие биенийхээ амьдралын муу зуршил зүрх сэтгэлдэх хорон муу альва тийм ёс бус зүйлийг хилж чадаж бие бинийгээ цэвэрлэлцэж ингэж хорон муугаас нь зайлуулж бие бинийгээ зөв босгон байгуул зөв зүйл рүү чиглүүлж явах хэрэгтэй. Гэтэл нөхөрлөл гэдэг чинь сайн зуршлыг нь эвдээд байгаа бол эн чинь яг жинхэнэ нөхөрлөл байна. Монголоор би бодож үзсэн л те. Нөхөрлөл гэдэг үгийг яг ингээд нөгөө монгол хувилбараар нь бодсон чинь нөх гэдэг үг байгаа нь. Эхний үеийн те. Нөх гэдэг чинь одоо би сайнаар нь бодоход бие биенийхээ дутуу зүйлийг нөхөх те. Ямар нэгэн дутуу, эвдэрсэн, хагарсан, эмтэрсэн зүйлийг ингэж нөхөж бүтэн болгож байгаагийн тийм утга гарч байгаа байхгүй. Нөхөрлөл гэдэг үгийн тэр эхний утга. Тэгэхээр нөхөрлөл гэдгийн бас нэг зорилго нь яг тийм байхгүй юу? Хамтдаа нөхөрлөж байхдаа бие биенийхээ дутуу талыг ингэж энэ нөхөрлөлөөрөө ингэж нөхөж сул дорой байдалд нь өөрийнхөө хүчтэй талаар найздаа дэм болдог тий. Ойлгохгүй зүйл дээр нь өөрийнхөө ойлгодог зүйл дээрээ ингэж хэлж явж ингэж хамтдаа нэгдэж нэгэн цул болж ингэж нөхөрлөж явахын одоо нэг утга учир нь энэ нөхөрлөл гэдэг үгэн дотор нь өөрт нь байгаа байхгүй юу? Нөх гэж. Тэгээ өр гэдэг үг байгаа. Дараагийнх нь нөхөр тий өр. Тэгээ Библиэл дээр ингээд өрийн тухай байдیں۔ Хайраас өөр хиндч өөр юугаарч бүү өр тавиараа гэж. Өр тавих гэдэг бол буруу тий. Өр тавьчихад бусдын өрийг төлөхгүй явна гэдэг бол Бурхны өмнө гим нүгэл байдаг. Харин нэг л тохиолдолд өртөө байгаараа гэсэн энэ хайрлахаас бусдаар өргүү бай. Өөрөөр хэлбэл хайрын өртөө байгаараа гэсэн үг. Тэгэхээр нөхөрлөл бол бие биендээ хайрын өртөө гэсэн үг. Анд нөхрөө би энийг хайрлах ёстой тий. Би анд нөхөртөө хайрын өртөө гэж санаж бодож найзлах хэрэгтэй. Тэм учраас хайр гэдэг бол Библиэлд хайр хизээч бурууд баясдаггүй гэсэн байна. Тэм учраас бие бинийгээ хайрлаж ийн гэдэг чинь зөвөр өгшүүлэл өнгөрөөгоол муу зүйлийг нь хэлэхгүй за гомдчих واخ гэл найзынхаа сэтгэлийг бодож ийн гэл буруу юм хийхэд нь хилдэггүй зэмлэдэггүй. Энэ бол нөхөрлөл биш. Библиэлд хайр бол бурууд баясдаггүй гэж хэлсэн байна. Тэм учраас та нар яг Библийн дагуу зөв нөхөрлөлийг гэвэл тэр хайрын өрөө хэрэгжүүлэх гэвэл найзынхаа алдаж онож явгаа буруу муу зуршил, буруу муу бодол санаа, ёс суртахуун дээр нь хэлэх өртөө гэсэн үг. Тэр буруу зүйлийг зэмлэх өртөө гэсэн үг. Мөн хайр нь үнэнд баярлдаг гэдэг Библиэлд. Тэм учраас найзынхаа сайн сайханд атаархах биш.
сайн сайханд нь харин хамтдаа баярлах өртөө гэсэн. Тий. Тэр хайрын шинж чанарууд юу гэж болохоор атаархадгүй, сайрхадгүй, бардам зан гаргадгүй биеиндээ, ихэрхдэггүй, муутай тооцоо хийдэггүй. Тэгэхээр бие биенийг амд нөхрөөд хайрлах өрөө тий төлөгтөө найзынхаа чиний эсрэг хийсэн буруу зүйлийг, муу зүйлийг муугаар нь хариулдаггүй, харин уучлж чаддаг. Яг гэвэл хайр бүхнийг далдалдаг гэж хэлсэн. Тэр муу мухайг далдалж чаддаг, найзынхаа сул талыг далдалж чаддаг. Бусдын өмнө ичгэвтер байдалд оруулдаггүй. Бусдын өмнө муу мухайг нь зарлаад явдаггүй. Харин тэр сул талыг нь далдалж тийм ээ найзыгаа бас хамгаалж чаддаг. Тэгвэл өөрөө тэр сул талыг нь хэлж чаддаг. Зэмлэж чаддаг. Тэгэд энэ хайр дуустдаггүй гэж хэлсэн байна. Тэгэхээр би анд нөхөр бол ямар ч тохиолдолд анд нөхрөө орхиж болохгүй. Анд нөхрөө хайрлах хайраа хайж болохгүй. Тэгээ Библийн үг сургаал дээр хол байгаа ах дүүсээс ойр байгаа анд нөхөр дээр юм аа гэж хэлсэн үг байдаг. Үүнийг санаж сайн найз болоороо сайн бас анд нөхөр байж сайн анд нөхөдтэй болоороо муу зуршил, муу зүйл дуруу татж байгаа татах тийм нөхөрлөлөөс үргэлж зугатааж яваарай. За ингээд дуусгая. За. Бидний эргэн тойронд тусалцаа хэрэгтэй маш олон хүмүүс байдаг. Би тэр хүмүүс тусалмаар байна. Харин та Шөөмийн нэвтрүүлгийн нууц дуран энэ зүйл та бүхнийгээ уриалж байна. Яса? Яса гинэ? Оо, эсэ. За мэдэж та. Ой, яй. Харин аль хизээ хараагүй. Йой. Хизээ онгоч уу? Яна. Намайг хаана тавьсан бэ? За сайн байна уу? Танилцсан юм лээ? Эрдэнэ болт. За хааны юу гэдэг вэ? Сая Хинтэй аймгийнх. Тий. Хинтэй аймгийнх. Тэгээд энэ сурдаг. За намайг хизээ Харин ингэж яаж байгаа нэг танаа нэвтрүүлгийг үзчихээд яг ийм өдөр яадаг та гэж санаад яг тэгснээс өнгөж хэлцэнэ. Хаанаас камер гарч ирэх болтол яг тийж бодчихсон байхгүй юу тий. За барыг мэдээ тусцсан юм шүү. Үгүй яг манай нэг царин цүгэн онгоос цүгчин гээд яг өөр төсөл тэгээд. Тэгээ яриац чи өөрөө чи хоол айг байдлаа. За тэгээд миний нэвтрүүлж барыг орчих юм шүү тэгээд. Тэсээ чи орсон шүү дээ. За тэгэхээр манай нэвтрүүлгийг хэрэг үздэг байх. Үзсэн би 3 дугаар моорыг үзсэн. Тэгээд гоё таалагсан. Тийм гоё санагдчихсан. Манай нэвтрүүлгээр юм дэмжиж Тэг ер нь туслах дуртай шүү дээ. Тийм дуртай. Ер нь болж өгөөд туслахаар юм гараад туслахыг л бодож шүү дээ. өөрөө тэгэхээр юу үзэж байгаагүй шүү дээ. үзэж байгаа шүү. Тийм. Тэгэхээр бусдад юу хийсэхгүй. Туслах яах вэ? Хүмүүсээ шиг. Ингээд цүнхэн онгор хавьжаад онгоч гэж хэлээ. Хүн зөвхөн онгор Үгүй шүү дээ. Ер нь туслах боломж гарвал тэгээд туслаад явж. тэгэхээр за та хоёрт үнэхээр баярлалаа. Энэ болохоор өөрөө бол манай нэвтрүүлгийг мэдх юм тийм байна. Тийм ээ. Манай нэвтрүүлгээр Шөөмигээ залуучуудын нэвтрүүлэг байгаа. Тэгээд өсвөр залуучууд зориулсан. Бид нар болохоор яг энэ болон маань болохоор нууц дөрөн
бид энэ булангаараа бусдад тусалсан нэгнийг урамшуулах зорилготой бидний бас нийгмийг хүмүүс туслаасаа туслах хэрэгтэй нэг хүмүүс маш их байдаг. Тэгээд тэрний туслаараа их туслах зүйлсүүдийг нийгэм илүү их тарьж өгөх зорилгоор нөхөд нэвтрүүлэг хийгээд хоёр манай нэвтрүүлгээ олцчих юм байна. Баяр үгүй. За тэгээд олонцсон манай Има Монголд хэв гаргах. Манай шоуми нэвтрүүлгийн доогоотой аяг. Тэгээд энэ хүн шоуми нэвтрүүлгийн доогоотой ялуу байгаа. За ингэж хойшгүй яллаа. За тэгээд сэтгэл хэрэг. Гоё юм. Харин би тэгээ нөгөө сүнгэн онгоц яг л өөрөж байгаа хаанаас гарч ирэх бол гээл камер хараад яг гараад ирлээ. Айгүй биэндээ туслацгаа хэл гэж хэлээ да. Сэтгэл хэрэг. Тэгээ эйгүү л зочирдчиход л юм л та. Тий. Нэг бодог болохоор. Тэр баяртай юм. Баяртай. За баярлалаа. За бусдад олон мэдээ өгөхлээрээ. За маш их баярлалаа. За танай бас нэвтрүүлгийн хамт хамжилт хүсье. Тэгээ өшөө гоё босрохыг өгөхөд гаргаж ирээ хүмүүсээс. За. Яса? Үүргэж онгоцоо байна. Хиний. Айда. Аль забаж гарах. Алга болчихгүй байгаа та. Онгоцоо гүйж явах. Тийм үү? Онгоцоо нь. За. За тэгэхээр сайн байна уу та? Сайн. За танилцах юм блэ? Очир хөрөө. Хаана юу гэдэг вэ? Хуваараа юм шилдэг. За. Би болохоор шоумигээ залуучуудын нэвтрүүлгийн хэлж байгаа. Энэ болохоор манай нууц дуран болон маань байгаа. За. Тэгээд энэ болохоор бид нэрт тусалцаа хэрэгтэй нэгэнд тусалсан хүмүүсийг урамшуулан шагнах нийгэмдээ бусдад туслаарах юм уриалгах зорилготой нэвтрүүлэг байгаа. За. Тэгээ яг надад туслахаар очив. Гэхдээ би яг ингэ явж байсан өөрөө чинь цүг онгорхоо явж байхаар нь би гараад хэлхийг өөрөө ирэхгүй бас Монгол хүнээс гадна угаасаа ёс суртахуун байна. Тэгэхээр та ер нь бусдад хэд тусалдаг юм бэ? Би л алхахыг туслахыг хүсэж байгаа. Туслахыг хүсэж байгаа. Тэгээ тусах чаддгүй юм. Чаддгаа. Жишээ нь яаж туслах вэ? Гэхдээ ер нь арх ууж яваа нэг арх уух болоо гэж зааварлах жишээнэ л юм байна. Өөр юм бол зөндөө байгаа яриул. Тэгэхээр та ер нь бусдаас өөрөө хэд тусалцаа авдаг юм бэ? Та бусдад хариуд ямар нэгэн зүйл авдаг вэ? Тухайн хэмжээнд авч байгаа. Юу авдаг юм бэ? За би тэрийг мэдэхгүй гэхдээ авч л байгаа. За тэгвэл би танд бодит зүйлийг өгье. Энэ болохоор манай Има Монголын компаниас бэлтгэн гаргадаг бинжи түүх байгаа. Энэ харин манай нэвтрүүлгийн логотой аяг энэ шоумигээ манай нэвтрүүлэг хагас өдөр бүр 6 цагаас өдөрсөө өдөр 10:30-аас гардаг байгаа. Энэ манай нэвтрүүлгийн логотой яхаа байгаа. Шоуми гэсэн. Энийг ингээд баярлалаа. За тань баярлалаа. Сэтгэл өндөр байна. Бас ийм нэвтрүүлэгт анх удаага орж байна. Тэгээд танай нэвтрүүлэгт бас цаашдаа урамжлуулж амжилт хүсье. Хүмүүст уриалж юу гэж хэлмээр вэ? Хүмүүст уриалж аль болох за Монголын ард түмэн бие биендээ сэтгэлзэслэг, хүндлэг ханддаг болж бүр илүү сэтгэлэг байгаасаа л гэж бодож байна. За баярлалаа. Шоуми нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү өндөрлж байна залуучуудаа. Өнөөдөр бид нөхөрлийн талаар ярилцлаа. Францын нэгэн зохиолч Альберт Камусын хэлснээр урд мань битгий алхаач би даахгүй байж мэднэ. Ард мань битгий алхаач би дагуулахгүй байж мэднэ.
Харин үргэлж хажууд минь миний сайн найз байгаа ч гэж хэлсэн байдаг. Энэ үгээр өнөөдрийн шоуми нэвтрүүлэг өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай залуусаа. Есүс Христ бол зам, үнэн, амь юм. Here at your feet I lay my past down, my wanderings, all my mistakes down, and I am free. Here at your feet Замаар бид өдөр болгон ямар нэгэн зорилготойгоор явдаг. Зам биднийг хаа нэгэн газар аваачдаг. Зам бидний амьдралын салшгүй нэг хэсэг яах аргагүй мөн юм. Хэрвээ та энэ орчлын ертөнцийг бүтээсэн бүтээгч хэзэн рүү очихыг хүсвэл цорын ганц зам бол Есүс Христ гэдгийг санах хэрэгтэй. Jesus, Jesus, at your feet, oh to dwell and never leave. Jesus, Jesus, at your feet, there is nowhere else for me. Шудраг миний сайн найз. Ирхчлөө. Хүч чадал. Тэгэл найдвар хайр. Илгэмсэг, Итгэгч, бахархал, инээмсэглэл, баталгаатай найдвартай, Хамгаалагч. Үннийг заавч. Өөр гэрэл. Есүс Монгол хайртай. Есүс Монголд хайртай. Есүс Монголд хайртай. Есүс Монголд хайртай. Есүс Монголд хайртай. Сүрлэгдэн зүрхэнд хүрсэн хайраас Ногоон гэрэл. Энэ бол таныг урагшаа явж болохыг харуулдаг. Харин улаан бол зогсхийг. Шар гэрэл бол анхааралтай байхыг сануулж байдаг. Хэрвээ хүмүүс гэрлэн тохионы дүрмийг зөрчиж эхэлвэл юу болох вэ? За ер нь бол хүмүүс өдөр болгон шийдвэр гаргаж амьдардаг. Урагшаа явах уу, үгүй юу, эсвэл хийх үү болох уу гэж хөөрч байна. Харин ертөнцийн эзэн танд үргэлж ямар нэгэн тохиогж байдгийг та мэдэх үү? my heart and my soul. I give you control. Consume me from me.